Цахим ертөнцөөр сүү хувьцаат компани энэхүү Миний Монгол сүү гэх энэ сүүг 1 литрээр савлагдсан байх ёстой боловч 800 грамаар савлагдж байгаа тухай яригдж байна. Тэгвэл бид нэр үнэхээр энэ сүүний энэ компаниуд иргэдэд 1 литр хүргэх ёстой энэ сүүг дутуу савлгаатаагаар хүргэж байна уу гэдгийг лавлахаар стандартчлал хэмжил зүйн газрын эзэлхүүний эталонны лабораторид хурж ирээд байгаа юм аа. Тэгэхээр энэхүү мензуркээр бас та бүхэнд хэмжиж үзүүлье. Тэгэхээр сүүг дотор нь 1 мг үлдээхгүй тулд бид хаачаар эдгээр сүүнүүдийг хайчлаад савнуудыг хайчлаад ийшээгээ савлаж үзэгч та бүхэнд одоо үзүүлье. Сүү хувьцаат компани Миний Монгол сүүний хувьд за ингээд сая мензуркэнд хэмжлээ. Ингээд 950 орчим миллилитр байна. За одоо Апо хувьцаат компани цэвэр сүүг та бүхэнд хэмжиж үзүүлье. Одоо дараагийн туршилтыг үзүүлье. Энэ мензурк цэвэрхэн байна. За Апо компани цэвэр сүү 1 литрийн мөн савлгаатай байх ёстойг үзэгч та бүхэн харж байгаах. Тэгэхээр одоо энэ мөн одоо нэг туслэгч үлдээхгүй тулд бид савыг дээд хэсгээр нь хаачлаад за ийшээгээ савлаж та бүхэнд үзүүлье. Апо компани цэвэр сүүний хувьд за яг 1 литр байна үзэгч та бүхэн бас харж байгаах. Одоо Милко сүүний буюу за Теса корпорацийн Милко сүүний хэмжилтийг та бүхэнд үзүүлье. Мензурк та бүхэнд цэвэр байгааг харуулж байна. Одоо сүүг бол ерөөсөө задлаагүй. Ингээд мөн одоо нэгч миллилитр дутаахгүй тулд бид хаачаар савыг нэг бүрчлэн задлаж үзүүлье. Бид 30 секунд савыг доош нь харуулж ирье. Туршилтаар бол юм байна. Тэгэхээр эдгээр сүүний компаниудын савсан бүтээгдэхүүнүүдийн хувьд бол нэг стандарттай байгааг үзэгч та бүхэн бас харж байгаа бах. MNS TIG 219 2011 гэсэн стандарттай байна. Тэгэхээр туршилтаар сүү компанийн хувьд бол яг 1 литр сүүг бол савлсан байгаа юм. Харин Теса корпорацийн хувьд бол 30 мл-ээр дутуу байна. Харин сүү хувьцаат компани Миний Монголын сүүний хувьд бол 50 мл-ээр дутуу байгаад байгаа юм. Тэгэхээр стандартын дагуу бол эдгээр компаниуд 1 литр гэж бүтээгдэхүүнээ тавьсан байгаа боловч за зөвшөөрөгдөх алдааны хэлбэлцлийн хувьд бол энэ стандартаа тавиагүй учраас яг 1 литрийг барьж одоо бүтээгдэхүүнээ савлсан байх ёстой юм байна. Харин сошиал ертөнцөөр ямар мэдээлэл явж байгаа талаар үзэгч та бүхэнд одоо хүргье. Сошиал ертөнцөөр сүү хувьцаат компани 1 литр сүүнээс 200 г дутсан тухай сүүлийн нэг өдөр инхүү яригдж байна. Иргэд өдөр тутам авч хэрэглэдэг сүүн дутуу савлгаатай байгаад бохимдлаа байгаагаа цахим хуудсандаа илэрхийлсээр. Тэгвэл бид компани нэр хүндэд харшилсан худал мэдээлэл эсвэл үнэхээр сүү үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг хохироогоод байгаа юу гэдгийг нотлохоор тааралцсан дэлгүүрээс дээрх 3 компани сүүг худалдаа авсан юм а. Дутуу савлгаатай сүүний талаар сүү хувьцаат компани цахим хуудсандаа тайлбарлан бичжээ. Үүнд Facebook болон Twitter хуудасаар тархаж байгаа уг мэдээллийг худал гэж мэдэгдэж, технологийнхоо дүрс бичлэгийг тавьсныг одоо та бүхэнд хүргье. 1 литр 9 тохиргоогийн энэ дээр яаж тохируулсан байна вэ? Бүгдээрээ шалгацгаая. Яг энэ 1000 буюу 1000 мл буюу 1 литр гэсэн тохиргоо тавхан харж байна. За ингээд үйлдвэрлэгчид гарч ирж байгааг харж байна. Улан баталгаажуулалтын тулд бүгдөө
Энэ 1 литрийн мензурхийн буюу хэмжүүрийн савтай сав руу шууд энэ шуумаас явж байгаа сүнээсээ аваад хэмжиж үзье. Суугаа задлаа. Ийхүү миний Монголын сүүгийнх уг бүтээгдэхүүнээ дэлхийн нийтээр хэрэгэлдэг UHT Purpak буюу хит өндөр хэмд аривтхан савлах технологиор савлагддаг Америк нэгдсэн улсын сүүлийн үеийн савлгааны машин гэж тайлбарлажээ. Түүгээр зогсохгүй Монгол улсын стандартчлал хэмжилэн төвөр баталгаажсан 1000 мл-ээр савлах тохиргоотой бүрэн автомат удирдлагаар савлагддгийг онцолсон байгаа юм. Тэгэхээр дээрх судалгаагаар үзэгч та бүхэн 50 мл дуцсныг харсан үүнд иргэд дор бүрнээ үнэлэлт өгнөлт өгөх байхаа. Ер нь бол сүүс үн бүтээгдэхүүний стандартад нэмэх хасах зөвшөөрөгдөх алдааг тодорхойлох аргачлалын талаар дурдаагүй байдаг юм байна. Гэхдээ стандартчлал хэмжилсэн үндэсний төвийн лабораторийн мэргэжилтний тайлбарласнаар савлгааны хэвийн утгаас нэмэх хасах 1% алдаатай байх норм байдаг байна. Тэгэхээр эдгээр 1 литрийн савлгаатай сүүний хувьд зөвшөөрөгдөх хязгаар хамгийн багадаа 10 мл байх нормтой гэсэн үг. Гэхдээ нэг компани сүүний литрийн хэмжээг судлахын тулд хамгийн багадаа 5 сүг харьцуулан хэмжиж байж дундаж хэмжигдэхүүнийг гаргах стандарт бодит түнлэгээ болж чаддаг байна.